За ихтэй сургуульд элсэгчдийн олонх нь мэргэжлээ буруу сонгосноос өөр мэргэжлээр үргэлжлүүлэн суралцах за эсвэл эрэлтгүй өөртөө тохироогүй мэргэжил сонгосноос үүдэж төгсөөд ажлын байр олдохгүй байх зэрэг хүндрэл үүсдэг. За тэгвэл манай боловсролын системд хизээнээс мэргэжлийн чиг баримжаа олгуул зохистой бай. За мөн төрийн болон төрийн бус өмчийн сургууль, за мөн хувийн байгууллага дээр мэргэжил сонголтын тал дээр ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа 3 төлөвлөсөн жишээг та бүхэнд харуулъя. Эхний жишээ Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль сурагчдад бага ангиас нь мэргэжлийн чиг баримжаа олгодог жишгийг олон жилийн өмнөөс сургууль дээр нэвтрүүлжээ. Бид бага байхдаа ажилд орохоос өмнө тухайн мэргэжлийн талаар төдийлөн ойлголтгүй байдаг. Тиймээс бага ангийн сурагчдад бидний эргэн тойронд түгээмэл байдаг мэргэжлүүдийг танилцуулдаг байна. Жил болгоор хүүхдүүдийн сонгож байгаа мэргэжил нь яаж өөрчлөгдөж чинь тэр өөрчлөгдөж байгааднаас юу нөлөөлж ах шиг байна. Тэгэхээр зарим хүүхд бол яг 4 жил тогтвортойгоор чи эмч хүний хүүхд байдаг би эмч болно гэдэг. Зарим хүүхд бол би энэ жил багш болно гэхэд дараа жил нь зураач болно гэдэг юм ингээд мэргэжил нь өөрчлөгддөг. Ямар нь доктортой байна вэ гэхээр ерөөсө багаасаа нөгөө ээж автагаа юм ойр дотн одоо мэргэжил ирээдүйн талаар ярьдаг хүүхдүүдийн бол одоо ирээдүйд сонгох мэргэжил нь доктортой болтол байдаг. Ээж автагаа одоо ярилцгүй гэдэг юм уу энэ талаар яриа хийдгүү одоо хүүхдүүд бол хэн нэгэн одоо алдартай хүнийг дагаж одоо би тамирчин болно гэдэг юм уу би ангийнхаа одоо дэлхийн аваргыг дуурайж шатарчин болно гэдэг юм ингээд жилдээ бол өөрчлөгдөж байдаг. Эцэгчүүд өөртөө ирж одоо ангийнхаа хүүхдүүд өөрийнхөө мэргэжлийн гоё сайхныг бол ярьж өгсөн. Тэгээ энэ дээр манай шоу судлаач аав ирж жишээлбэл одоо шоу олон орнд нүүдэлж амьдардаг тухай оюу толгойд ажилладаг аав маань уурхайн одоо далд байдаг амьдралын тухай программист хүмүүс одоо ямар програм зохиодог тухай ингээд хүүхдүүдэд маш олон гоё сургалтуудыг нэг 20-од эцэгчүүдээр сургалт явуулсан байна. Загвар зохион бүтээгч болохыг гэхээр багасаа их тийм нэг юу гэмдэ дизайнерт дуртай палаж зурдаг тийм байсан. Тэгээ одоо болохоор тэгээд дизайнер болох мөрөдөлтэй тэрийг хизээцлэхгүйгээд бодчихсон байна. Гэртээ юм ойдгоо. Хүүхэлдэндээ палаж оёх, эсвэл бол ургацсан утаснуудыг нь оёх гэх мэтлэн тийм палаж маяг ойдог. Сансрын нисгч бол яагаад сонгосон бэ гэхээр одоо Монгол орны туг нь саран дээр байдаг болохоор би тэр тогийг жоохоор одоо шийдсэн. Тэгэл сансрын нисгчийг сонгож мэргэжлээ болгосон. Одоо сансрын нисгч болохын тулд цаашдаа юу хийх вэ? Яаж өөрийгөө бэлтгэх вэ? Хичээлдээ сайн байна л гэж бодож ш. Том юм сайн бодно л гэж бодож ш. Сансрын нисгч одоо том юм гэж хэрэгтэй юм байна. Тэгээд юмдаа сайн байх хэрэгтэй бах тий. Тэгээд одоо хөнгүү газар яаж амьдрах арга марга гэж суралцсан. Зарим 33 дугаар сургууль дунд ахлах ангийнханд тухайн мэргэжлийг ажлын байран дээр нь очиж танилцуулдаг байна. Дунд ангийнхан хичээлээс гадуур төсөлт ажил хийхдээ асуудал шийдвэрлэх гаргаж суралцдаг нь мэргэжлээ сонгоход нөлөөлөл үзүүлдэг гэлээ. Зарим 10-аас 12 дугаар ангийнхан улс даяар эцэг их багштай хамтарч мэргэжлийн чиглэлийн дагуу хичээлүүдийг сонгон гүнзгийрүүлэн суралцдаг болсон. Эдийн засагч эсвэл биотехнологич болохоор шийдсэн 12 дугаар ангийн сурагч буян бэлэг англи хэл, математик, биологийн хичээлийг сонгон судалж энэ мэргэжлийн хүмүүстэй уулзаж зөвлөгөө авчээ. Сургууль дээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанаас гадна эцэг эхийн нөлөө өөрийнхөө нөгөө сонирхдаг хичээлээ илүүдгэх үү тэр талаа дагаж мэргэжлээ сонгосон байгаа. Байгаль лицейгийн хажуудах биологийн нөгөө хүрээлэн байдгийг штэ. Тэнд очиж үзэхэд нөгөө тентгийн тайлбарлагч хүн нь болохоор орчин үед 21-р зуунд байгальд тулгамдж байгаа асуудлуудыг юм шийддэг юм биологитой холбоотой мэргэжлүүд байна. Тэгээ энэ мэргэжлүүд нь биотехнологи жишээ нь маттай осолж явдаг ч гэдэг юм уу. Тэр чиглэлээ бас дагаад 2 дахь хувилбараа сонгоод биологи гэж сонгосон байгаа. Одоо энэ сонгосон 2 мэргэжлийн талаар юу нэр төсөөлттэй байгаа вэ? Одоо төгсөөд харахад ажлын байр нь ямар байх вэ? Цалин мөнгө нь ямар байх вэ ч гэдэг юм уу? Одоогийн байдлаар бол ерөнхийдөө миний энэ 2 дахь боломж дээр сонгогдсон байгаа мэргэжил бол ерөнхийдөө Монголд бол ажлын байр маш бага. Эдийн засагч бол ерөнхийдөө хаач ямар ч байгууллагт эдийн засаг байдаг учраас тэнд ажиллах боломжтой учраас эдийн засагч бол маш хэрэгтэй байдаг. Эцэг эхчүүдтэйгээ илүү хамтрах хэрэгтэй юм байна. Мөн орон нутгийн мэргэжлийн байгууллагуудтай хамтарч нэгт уялдаатай ажиллах юм байна. Дээр нь бол энэ шинэ гарч ирж байгаа мэргэжлүүд Монголын болон олон улсад үр дүнтэй явагдаж байгаа ажлын байрнуудын талаар судалгааг бол улам их мэргэжлийн байгууллагатай хамтарч хийх хэрэгцээтэй байна гэсэн бодолтой болж байгаа.
Монголын медиа корпорацийн боловсрал медиа экспог хамтран зохион байгуулагч, боловсрал соёл шинжилгээ ухаан, Спортия, боловсрал медиа экспог дэмжигч байгууллага, Эмпати дунд сургуулиуд. Хоёр дахь жишээ. Улаанбаатар элит олон улсын дунд сургууль мэрэгчлийг судлахаас гадна хамгийн ихэнд хүүхэд өөрийгөө хамгийн сайн таньсан байх хэрэгтэй гэж үздэг. Хүүхэд өөрийн юунд сонирхолтой, ямар авьяас ур чадвартай, түүний цаашдын амьдралд карьер чухлуу, санхүүгийн эрхчлөө илүү чухлуу зэрэг ямар үнэт зүйлтэй вэ гэдгээс шалтгаалж мэрэгчлээ сонгох хэрэгтэй гэж үзэж байгаа юм а. За хэрв сургууль бүр сэтгэл зүйчтэй байдаг бол тухайн хүүхдийн дур сонирхол дээр тулгуурлаж ямар чадвараа хөгжүүлвэл зохистой вэ зэргийг багш эцэг хүүхдтэй хамтран тодорхойлдог байх хэрэгтэй. За энэ дөрвөн тал урт хугацаанд ажиллаж байж мэрэгчлийг сонгох учиртай гэж үзэж байгаа юм а. Хүүхд одоо компьютерийн талын одоо мэрэгжлийн эзэмшнэ гэлтэй эсвэл одоо тийм программист болно гэдэг. Тэгэхээр программистын ажилтдаг одоо тэр орчин юу хийдэг те тэр одоо нөхцөлийг мэдэхгүй байвал дараа нь тэр нөхцөлтэй тулгархад одоо бас их хүндрэлтэй байдалд ордог. Одоо жишээл программист бол 2 дэлгэцийн өмнө те кодоо төлхөө бичээл цаг заваад ингээд дэлгэцийн өмнө өнгөрөөдөг юм шиг бас те тэгж бас харагддаг. Гэтэл нөгөө хүүхд нь айгүй тийм нийгмийн идэвхтэй яриа хөөрөөтэй тийм хүүхдийнхэн бол цагаа яг ингээд компьютерийн дэлгэцийн өмнө тэгж өнгөрөөж чадахгүй байдаг те. Тэр айгүй хэцүү бас тийм юу болдог. Тийм учраас мэрэгжлийнхээ онцлогч таних хэрэгтэй байдаг. Дээрээс нь дахиад өөрийнхөө давуу сул тал те ур чадвар сонирхол үнэт зүйлээр наасан таньсан байх хэрэгтэй байдаг. Тэгжүүж зөв сонголт байдаг. Тус сургууль өөрийн боловсруулсан 240 асуулттай сорилыг ахлах ангийн сурагчдаас авч ямар төрлийн мэрэгжил эзэмшиж болох талаар дүгнэлт гаргадаг байна. За мөн байгууллагууд дээр очиж танилцсан тухайн салбарын дуршлагтай хүний үгийг сонсдог байгаамаа. Монголын медиа корпорацийн боловсрал медиа экспог хамтран зохион байгуулагч, боловсрал соёл шинжилгээ ухаан, Спортия, боловсрал медиа экспог дэмжигч байгууллага, Эмпати дунд сургуулиуд. 3 дахь жишээ. Сүүлийн жилүүдэд зөвхөн багш сургууль эцэг эхийн зөвлөгөөгөөр хязгаарлагдахгүй сорил авах хэлбэр олон улсад нэвтрээд байна. Энэ нь тухайн хүний зан чанар, IQ чадамж, ажил мэргэжлийн сонирхол буюу өдөр тутамд хийх дуртай зүйл зэргээр өөрийгөө таних арга юм а. Эдгээр чадамж нь ямар мэргэжилтэй илүү холбогдож байгааг шинжлэх ухааны үндслэлтэйгээр нэг цагийн хугацаанд сорил бөглүүлж гаргадаг байна. Мэргэжлийн чиглэл нь гараад ирсний дараагаар тухайн хүүхдэд бол тухайн ажил мэргэжлийн чиглэлийн судалгааг хамтарч эхлүүлдэг. Аав ээжтэйгээ хамт ирж байгаад ингээд манай дээр ирээд зөвлөгөө авдаг. Тайлангаа аваад одоо хүүхд маань ийм цогц тайлан авдаг байгаа. Тэгээ тэрнийхээ дагуу одоо санхүүгийн ч гэдэм үү эсвэл инженерийн ч гэдэм үү те одоо медиа салбарт ажиллах ч гэдэм үү ийм аль нэг ингээд чиглэл нь нийцтэй байгаа чиглэл гарч ирсэн. Тэрнийхээ дагуу хүүхдүүд маань судалгаа эхлүүлдэг байгаа. Жишээлбэл одоо санхүүгийн чиглэлийн мэргэжлэлээ гэж бодоход нэгтлэн бодох бүртгэл юм уу, санхүүгийн шинжээч юм уу, аудитор юм уу, корпорэт санхүү юм уу, те хөрөнгийн зах зээл юм уу, даатгалын зах зээл юм уу гэд аль чиглэлд ажиллах нь энэ хүүхдэд илүү сайн наривчилсан тэр хүүхдийн өсөл мөрөөдөлтэй хийж чаддаг зүйлтэй нь илүү их уялдаж байна гэдгийг нь одоо наривчилж судалж гаргадаг байгаа. Төгсөх ангийн сурагч Гуамарл сорилын дунд манлайлагч хэв маягийн бүтээлч сэтгэлгээтэй гооцон мэдрэмж сайтай болох нь нотлогдчихэ. Ийм төрлийн хүнд PR менежер, уран бүтээлчдийн багийн удирдагч зэрэг сэтгүүл зүйн маркетингийн салбарын мэргэжил хамгийн их зохимжтой байдаг байна. За ингээд Гуамарл сорилын дунд зөвлөгчтэй ярилцсны дунд продюсерийн мэргэжил сонгожээ. Сорил өхөөс өмнө өөрийгөө ер нь өөрөө урлаг талтай багасаа сонирхолтойсэн л да. Тэгээд урлаг талын бүхэл мэргэжлийг сонгож ирсэн. Тэгээд тест өгсөний дараа ер нь бол айгүй ойролцоо гарсан л да миний бодож ирсэнтэй. Тэгээд гэхдээ ойролцоо гарсан ч гэсэн тест өгөхөөс өмнө би яг хаашаа хөдөлгөөн мэдгүй олон юмны дунд төөрөөд байсан. Тэгээд тест өгсөний дараа яг л хаашаа явах тэр гарцаа мэдж авсан. Тохирох мэргэжлүүдээсээ ингээд одоо яг судлаад тэ бас тэр мэргэжлэр ажилладаг хүмүүстэй ярилцаад тэгээд тэр мэргэжлээ сонгороо гэд зөвлөгөө өгсөн л дөө. За гэхдээ ийм төрлийн сорилыг 14-өөс дээш насныхан бөглөх боломжтой. Ингээд аль болох эрт өөр тохирох мэргэжлийг мэдээд авчихвал тэр чиглэлдээ сайн дурын ажил хийх, илүү танилцаж судлах зэрэг давуу талтай байдаг байна. За манай улсын боловсролын тогтолцоонд сурагчдыг ахлах ангиас нь эхлүүлээд хичээл сонголт хийлгэж тухайн хичээлийг гүнзгийрүүл судлуулахаас өөр мэргэжил сонголтод чиглэсэн ямар нэгэн доктортой үйл ажиллагааг хэрэгжүүлээг байна. За ингээд хүүхдийг зөвхөн төгсөх ангиас нь бус, захлах ангиас нь бус, бага ангиас нь эхлүүлээд бага дунд ахлах гэд бүхий л ангит нь тухайн хүүхдийнхаа насанд тохирсон мэргэжлийн чиг баримжаа олох боловсролын тогтолцоо шаардлагатайг нь харагдаж байгаа юм а. За боловсрол медиа экспо энэ удаад мэргэжил сонголтыг та бүхэнд онцолж хүргэлээ.
Монголын медиа корпорацийн боловсрал медиа экспог хамтран зохион байгуулагч, боловсрал соёл шинжилгээ ухаан Спортия, боловсрал медиа экспог дэмжигч байгууллага Empathy дунд сургуулиуд